Ээж стрим. Ээжтэй байгаа юм уу? Ээжтэйгээ. Ээж. Ээжтэй нэрээ. Ээж яриг нэ. Тэгээс Чамд тийм тохиолдол байгаа юу? Энэ амар red flag болсон залуу шүү. байгаа тийм нэг залуу байгаа заяа. За. Амар олон. Дуулах байхаа. Дуултай юм аа. Дуулъя. За ямар дуултай? За таны үед зориулаад би хурдын эх орон явчихдаг юм уу? Чи намайг хэдтэй гэж бодож байна? Ямар банк юм? Хасбанк. Тэгвэл хэрэгтэй. Хүмүүс хаан банк хэрэглэхэ болчих юм уу? Уул нь бүгд бараг нэг 100-ны Хаан банк чинь 80. За логарифм 2 сууртай 8 хэдвэ? Би яштэй дотоод тийм байна. Мөнгө нь бага байна. Сайн бацхан уу? Red flag, POV, DM гэж юу гэсэн утгатай үгнүүд байдаг вэ? Гэтэл бүгд Amo TV ашиглаад хүмүүсээс асуугаад зөв хариулах юм бол мөнгө өгцгөөе. Challenge маань 4 дахь өдөр инх эхэлж байна. Би юу асуулт асуугаад хүмүүс мөнгө өгч байгаа байхгүй юу? Amo TV дээр 3 асуулт асуугаа тэгээд 5,000 төгрөг дансаар нөөж байгаа. Тийм үү? Тий. Аюу амархан асуултууд өгч хариулах уу? Тэгээ. За, red flag гэж үгс үг вэ? Red flag гэдэг чинь хүмүүс яриад байдаг шүү дээ. Red flag. Like эмэгтэй хүн эсвэл залууд like юко тэгвэл Хэрэли. Яа. Инкэч хүн үзэхгүй юм шүү. Яаж байгаа бэ? Царай хүмүүс ч Amo TV-гаар чинь нөгөө хүнийхэн царайг харах гэдэг үстэй. Ямар хүнтэй ярьж чинь Snoopy энтрэх гэдэг үстэй. Snoopy гэж юм. Snoopy гэдэг нэг стрим Amo TV дээр хийдэг залуу байд юм шүү Монгол. Англиар хэлэх үү? За тэгээд тэгв. Like it's like something you don't like about a certain like partner. Like for example, you can say this is my boyfriend. This is my boyfriend, okay? Okay. And then he's like leaving me on scene and then not like giving me any affection. That's a red flag. Yeah, that's true. Yeah. Okay, second. За хоёрдугаар асуулт нь POV гэж үгс үг лээ. POV, point of view. За зөв байна. За гурав дахь нь бүр амархан шүү заяа. DM гэж англиар үгс үг вэ? Direct message. За зөв. За дасаг. Тэгэхэд суултаа. Дансаа өгөөс. Дансагч. Үй. Үй. Юу яриад байгаа юм бэ? Би дансаа. За би харагдах. Skip шүү. За, дансаа өгөө. Ямар банк вэ? Данс. Би карта алгуулсан. Юу юу вэ? Бид нэр мөнгө өгч болох уу? Болохгүй шүү дээ. Яаж уулзч өгөх гээд байгаа. Хөөе. Надаас бас юм асууж тэгээд надад манай найзын картруу бас 10 мянга шилжүүлж. Юу вэ? Тэгж даварч байгаа. Окей. Болохгүй. За баяртайгаа. За тэгвэл баяртай. За сайн байцгаана уу? Сайн уу гээ. Баригчтай хоёр юм уу? Манай дүү. Дүү. Найзаа. Бичлэг хийд юм аа. Ад чинь гэрэл байна шүү дээ. Тэрөө. 3 асуултанд хариулаад 5,000-ыг авах уу? Дансаа шууд. Авахгүй юу? Авахгүй. За баян. Би ойлсон бол биш. Бас тийм ядуу бол биш. Оо ядуу биш ээ. Зүгээр л ярьж байхад зуураад авч явах. За би явлаа баяртай. Ой, стример юу? Стример биш. Зүгээр ярьж байна. Яа. Зүгээр чихвчтэй ярихаар одоо стример гэж бодоод байгаа юм хэрэгтэй хүмүүс. Тийм шүү дээ. Тийм үү? Зүгээр чихвчтэй ярьж байхгүй юу? Тэр юу гэж байгаа? Нэг дуусан. Караокед байгаа юм уу? Гэртээ уус тий? Ихтэй. Караоке дуулж байгаа юм шиг. Дуу муу гэхээр чинь. Би нэг юу яагаад 3 асуулт хүмүүсээс суугаа тэгээд 5,000 төгрөг дансаар нь шууд шилжүүлж байгаа. Зөв хариулах юм бол. За. Айгүй амархан асуулт одоо юун дээр
Танаа үеийнхэн бол шууд хариулна. За, За. red flag гэж үгс үг вэ? Улаан тугу. Гэхдээ яг нөгөө юу утхан шүү. Хэрэглэгддэг утхан. Нөгөө хэрэглэгддэг утга нь одоо юу гэх юм? Харин тийм. Хүнтэй үерхэд ер нь нэг амар ер нь нэг навшин. Би навшин зан гаргадаг. Тий. Гэх юм. Гайгүй явж байгаа л нэг эвгүй юм хийгээл ах гэдэг нь те. Ер нь бол тий. За. За зөв. POV гэж үгс үг вэ? POV. Personal of what the fuck нэр юу лээ? Жинхэнэ амьдрал дээр болдог. POV гिचээл хүмүүс чинь нэг ард нь ингээл нэг зүртэй үг бичээд идэв шүү дээ. Харин тийм. Personal. За 5 тоо. Мэдхгүй байна уу? Би бол мэдчихсэн юм аа. Гороо. Мэдхий бэлтчи. Юу лээ? Point of view шүү дээ. Point of view. Personal of view гэсэн. Яавайса. Дараагийн DM гэж үгс үг гээл чаа. Direct message юу? Тий. POV дээр. Point of personal of view гэж юу гэсэн ч үгүй тий. Харин за. Тэр юу байгаа? Хотод байгаа мó? Тий хотод. Би юу яа тий. Гадны улсуудаар аялж YouTube бичлэг гэдэг. Тэгээд нэг юу яагаад 30 өдөр дараалаж нэг 30 бичлэг хийд юм уу гэд. За. Тэгээ өнөөдөр 4 дахь өдөр байгаа юм. 2 удаа аялын улааг оруулц. Өчигдөр цэнгэлтгэхтэр хүмүүсээс чиний мөрөөдөл юу вэ гэд гудамжинд асуусан. Даас тийм ханы харсан царай байгаад. Тэр харсан. Би ерөөс харсан юм байна. Юу яад юм уу? Дандаа 35-аас дээшээс их хвчлээ үзтээ минь суугийг. Ямар нэртэй суугийн? Догоор нэг дагч өнтер байхгүй зүгээр л. Travel before you sleep гэдэг байгаа. Би юугаар бичээд вэ? Зэ. Скриншот хийчих. Стрим метр бол хийдэг юм уу? Хаагур айсан та? Дуба ер нь Японд амьдартай. Тэгээд Сингапур, Дуба юм уу гэл. Тэгээд саяхнаас сайжруулаад явчаа. Чөө. Тоор надаас 3 асуулт асууч. Би тэгээ хариулж чадвал хоёрт. Хариулж чадвал та хоёрт. Хариулж чадахгүй бол гэх юм уу? За. 5,000 өгөө. За. Юу ясах вэ? За юу? Өөрөө мэддэг асуултыг л асуун тий. За. Тэгээд юу ч байсан болно. Гэхдээ тийм нөгөө сонио манай гэр хідэн давхар юм ахар вэ гэж. За. Дэлхийн хамгийн том хүүхдээ юм та. Цэнхэр хайлам. За. За энэ бол амархан болчихлоо гэж. За тэгвэл би гараа ингэж би айгуул хайчиж магадгүй шүү дээ. За. www-гийн утга. Надад ч бас юу шүү те. Би нэлийн өмнө ярьсан юм аа. Web. За сүүл юуг нь зөв. Технийх нь world байгаа ах тэгвэл. За. World ямар юм web те. Яг чиний нөгөө юу шиг чи юу гэчлээ people of view гэчлээ. people of За тавка дaalцаар. World wide. За wide те. За тавка. Яа. За тэгээ 3 цагт асууч. 3 нөө. За. Багны апа нэг гэж. За. За нэчл. Юу асуух вэ? Чамд гоё асуулт байна уу? За. За логарифм 2 суурьтай 8 хэдвэ? Үе. Би ярьтаа 750 оноо. Энэ хамгийн амархан асуулт таах. Логарифм юу гэнэ? 2 суурьтай 8. Одоо би тэгээ тоо хэлнэ хэвчээ тий. Чи ядаж тэдэн зэрэг гээд яахгүй амархан юм асуух. Ер нь бол энэ чинь логарифм чинь 2-ын хэдэн зэрэг 8 бэ гэсэн үг байхгүй юу? Логарифм юу гэнэ? Саяны асуулт ч байна. Логарифм чинь зэрэг байхгүй хаа. 2-ын хэдэн зэрэг 8 болох вэ гэсэн үг. Юу юм шүү. 2-ын 1 2 2-ын 2 4 2-ын 3 юм байна тий. 3 гэсэн үг. За дасагч. За хэлээд үгүй. Айпа хэрэгтэй баг. Ямар банк? Би хаанаас хэлээ? Худалдаа үйлчил.
За тэгвэл iPhone-аа хийх юм байна тий. За 86,000. Гэж орой. Яа, өөр сонирхолтой асуулт асуудаг гэж. За 86,000 гэсэн үү? Ахан 4,000. Тэр намайг дагсан уу сая? Одоо энэ дуусчвал дагандаа нэг уттай. За. Скриншот хийцэн. Саяхан юм уу DJI mic интерээс ажиглуулад. Тэгэхгүй бол mic жоохон муутай байгаад. Камер дээр нас нэг юм хөргөн жижиг юм байдаг шүү дээ. Ингээ барай яваад. Харин тийм би юунд гонжод явж байхдаа харсан. Чи тэр чинь бас аваа хөргөн үнэтэй л шүү. Тэр үнэтэй ах уу? Монголд сая 800 Авсан гэдэг. Монголд сая 800 гэдэг. Тийм. Юун дээр гонжод сая 200 гэдэг юм билээ. Тийм үү? Тийм хүмүүс тэгж аваад зараад идэм байлаа. Би бөөний газраар нь очиж харсан. Бөөний ч байх уу? DJI-ийн дэлгүүрээр нь л орсон. Тэтгэж шүү 5000. Оо баярлаа. За. Яа. Өөр энүүгээр ямар хүмүүс байна? Баахан хэрэггүй юм ярьсан л хүмүүс байна уу? Жоох хүүхдүүд л. Асуултанд хариулчаар яахгүй нэг сонь юм яриад байх юм тий. За. За баяртай амжилт хүсье. Баяртай. За. Яг хийх чинь хараа. За сайн байна. Удаа явсан бол та бүр илүү улаах. Сонсч байна уу? Сайн байна уу? Сонсч. Юу моцикл вэ? Тэгэл харагдаад шүү дээ. Камера эргүүлсэн байгаа мó. Чи камер эргүүлсэн байгаа. Нүрээ харуулж. Нүрээ харуулж байхгүй. Моц хүмүүс үү? Мут. За. Би нэг 3 асуулт суугаад 5000 төгрөг өгч байсан. Тэгвэл бодхоос. Тэгээ. Эргүүлээ дөө. Тэрээр моц гэж. За та хоёр юу вэ? Аль юунд вэ? Хөдөө байдгүй. Хөдөө. За аль аймаг ялсан бэ? Одамик. За. Юу байгаа вэ? Асуултанд нэг амархан асуултууд байгаа юм. Хоёроос би 2 сонголт өгье заяа. Юутай нэг гадаад хиллэгүүд байдаг шүү дээ. Одоо шинэ шиг OMG гэхээр oh my god гэдэг шиг тийм асуултууд сонгох уу? Эсвэл зүгээр юуны газар зүй танин мэдхүй асуулт сонсох уу? Хоёр төрлийн газар зүй гэж аяа. Танин мэдхүй асуултыг асуу юу? Газар зүй. Юунууд нь болохоор за эхний асуулт нь юу шүү? Япон улс газраар ямар улстай хилэлдэг вэ? Япон. Тааж гараа. Америк. Газраар ямар улстай ш? Газраар штэ биш. За дахиад нэг боломж өгье. Япон газраас би сонсчихсан юм аа. Хойд солонгос биш лүү? Биш. За та хоёр мэдхгүй юм шиг байна. Япон улс чинь нөгөө арлын орн болохоор газраар ямар нэгэн улстай хилэлдэггүй байхгүй юу? Тийш. За тэгвэл дараагийн хоёр асуултанд нь хариулчвал 3000 өгье. За. Украин улсын ерөнхийлөгч хин гэдэг вэ? Одоо дай хийгээд байгаа шүү дээ. Украин улсын ерөнхийлөгч. За 5 тоглолоо. 5 4 Дональд Трамп. Бишээ нөө хин гэдэг юм аа. Зеленский. Сонсооч юм. Ийм үү? Та хоёр мэдээ үздэг юм уу? Аавч чи Монгол комент үздэг юм уу? Гү. Владимир Зеленский гэдэг нөгөө жүжигчин байсан. Одоо ингээд дай хийгээд байгаа нөхөр байгаа шүү дээ. За тэгвэл одоо яа шүү? Нэг асуултанд хариулаад 2000 өгье заяа. За хамгийн сүүлийнхэн заяа. Хажуугийн хүүхд чи уцаа орлоод нэг үү юу? Гуа. Юмгүй. За. За 2000 хоёр юутай юу? 2010 оноос өмнө төрсөн үү хойно? Яг 10 төрсөн. Яг 10. Тийм үү. За тэгвэл 6 настай байхад чи олимп болсон. Тэр 2016 оны олимп аль улсад болсон бэ? Сонсчихсан юм аа. Одоо сая 2000 өмнөх нь болохоор Францад болсон. Тэрний өмнөх нь Японд болсон байгаа. Тэгээд Японыхаа өмнөх нь ямар улсад болсон бэ гэсэн үг. 2016 он. Энтиг улсад олимп болж байгаа шүү дээ. Болж байгаа. Үгүй толт. За 5 4 3 Хятад баха. Биш ээ. Хятад 2008 онд болж ирсэн. Та хоёрыг төргөөс өмнө. Бразил улсад болж ирсэн. Заяа. Бразил. Тийм, Бразилийн Рио де Жанейро. Яагаад хамаагүй юм бэ? За тэгвэл та хоёрт амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Сайн уу? Юу хийж байна? Тэнийг хараад сууж.
За би нэг 3 асуулт асууж байгаа. Чи хариулах уу? Үгүй. Үгүй юу? Яагаад? Юу лээ. Мөнгө нь бага байна уу? Үгүй. За ойлголоо. Яа, стрим хийж юм уу? Стрим биш ээ. YouTube бичлэг хийх юм уу гээл сууж ин. Та хэд юу хийж? Хаяга өгчөөч. Айгу. Та хоёр тэгтээ наа харж байгаа баха. Би гадны аяллаа влог хийдэг байхгүй. За. Тэгээд Аялал хийж байгаа. Заах чи байгаа. үгүй одоо Монголд байна уу? 30 хоног. Ер нь дандаа аялдаг юм уу гадны улсуудаар? Японд амьд шүү дээ. Одоо Баян та яасан. Баян тийм үү. Оо ямар юм гинэ? Аа. Бэжгарэ. Тэгээд нэг 30 хоног дарааллаад 30 бичлэг хийх юм уу гэд өөртөө чаленж хийсэн. Өнөөдөр 4 дахь хоног нь явж байгаа. Тэгээд Omi TV дээр сонирхож үзээл ямар хүмүүс байд юм бэ гэж хараал ийж. Дандаа хүүхдүүд байд юм шүү дээ. Ийм үү гэмээр. Тийм ээ, хинхэн дандаа бүгд юм шүү. Амар ихээ. Гэтэ дагагч нь их гэх Тийм үү? мөн. За. Сайн гэрээ амжилт. Хоёр 3 асуултанд хариулах уу? За хариулъя. За. Би юу яа за нэлээд амархан асуулт байгаа шүү. За. Тэгээ хариулах юм бол дансанд нь шууд 5000 эсэлжүүлээ за. Оо за. Зөв хариулах шүү заяа. За. Ингээд царайгаа оруулахгүй ярьчих болно шүү. За. Бас юу болохоор зарим хідүүн хүн үзэж магадгүй болохоор. За тэгээд red flag гэж юу гэсэн үг вэ? Ямар Red flag гэдэг чинь хүмүүс. red flag чи юу лээ? Бэж наач юм. Red flag аа. Муу сөрөг тал. Муу зан чанар. За тооцлоо. Аха. Гайгүй нэг сайн уу юм шиг хэрнээ нэг сон муу юм гээл тэгээд ингээд ах юм бол тэ. Муу талтай. Ялангуяа нэг хосын харилцааны их гардаг штэ. Айгу наа жоохон тоцтой. За тийм ерөнхийдөө toxic гайгүй хүн юм болов гэсэн чинь нэг сонь юм игээд харагддаг байхгүй. За POV гэж юу гэсэн үгний товчлол вэ? P ямар юм аа? POV гэж баахан Instagram дээр байдаг штэ. POV гэхэл ард нь гоё үг хүчсэн байдаг штэ. Аа. За би тоодсон шүү. Тойрог би харахгүй болохоор. Хинбэ гэсэн үг нөгөө. Хин нэг биш ээ POV. 3 үгний товчлол байхгүй. Нэг нь P-гээр эхэлсэн, over эхэлсэн, V-гээр эхэлсэн 3 үгний товчлол байхгүй. OMG гэдэг шиг. За. Тэгээс наатис сонсон санагдаад. аа. Хоёр. Нөгөө P нь болохоор за би P нь болохоор нөгөө юу? Point O гэсэн үү? O V Таа. point of view гэсэн. Point of view зөв. Тооцоо. Би тэгтээ чамаас хайсны чи мэдэхгүй байгаад байна. Оо би дата яана харуулах уу? За би урцаа ингэ барьчих. Юу ярьж байгаа юм? За. Стрим Omi дээр орж байгаа юм чинь та хоёр нэг нь дататай нөгөөх нь цацж байгаа шүү дээ. Оо би цацаагүй шүү. Би цацаагүй. За тэгвэл тооцчихё. За дараагийнх нь. За. ингэ барьчих. За би чамд итгэлээ. Зүгээр. За. За дараагийнх нь тэгвэл одоо хамгийн амархан заяа. За. DM гэж юу гэсэн үг вэ? DM. Чат. Англиар нь яг юу гэсэн үг вэ? Яа, англи хэлгүй хүмүүсээс англи асуудаг юм. Оо англиас юм уу? Тэгвэл би асуултыг чи солих уу? За солиё. За сольж болно заяа. Би бас хөдөөний хүмүүс таарвал хоёр хотыг юм шүү те. Би баг л хөдөө. Би ер нь хөдөө айгу мэддэг ахаа. Аль аймагаас ярьж байгаа? Гэхдээ имзэгтэй. Хаан уул дүүрэгтэй нөө. За ерөнхийдөө хөдөө амьдарч юм уу? Үгүй. За хотоо баг. За. Гэхдээ би асуултын нөгөө өөр болгоод үгүй заяа. За. Тэр Япон улсын талаар мэдэх үү? Ямар юм аа? Япон улсын талаар. Мэдгүй. За. Монголоос асуулт дээр хариултандаа баргал. Монголоос уу? За тэгвэл Монгол улсын хамгийн өндөр цэг аль аймагт байдаг вэ? Оо наад чинь газар зүйн зөндөө ярьсан да. Шаргын даваа маа илүү. Эгэ Монгол сарын даваа Монголын хамгийн хойд цэг. За байж байгаарай. Хамгийн хүүтлийг нь бол бид нэгнээс. Тэр хамаагүй. Хамгийн өндөр хамгийн нам те. Хамгийн өндөр цэг нь. Нөө. За нэг аймаг нэг тоо ярьж байгаа нэг аймаг хэл. Дууцсум. Дууцсум аа.
Ямар аймаг юм? Чи аймаг л хэлчих. Дуут мөн те. Би хэлэхгүй шүү дээ. Аймаг л сууж байгаа болохоор. аймаг л сууж байгаа юм. Аймаг сууж байгаа. За байж. Тэгвэл хангалттай байгаа юм чинь. Алтай болов. Баян Гой дорно. сэлэг юм. Сэлэг юм биш баха. Юу л сэлэг юм болов? Окей. Сэлэг биш. Би одоо юу ч хэлэхгүй. Та хоёр ярьж байгаа л нэг хариулт. Хангай газраар захлагдаг. Мөн үү? За яаж шипийн үгэлд байгаа хангай газраар. Хангаа бол яг гол биш. За бүдрий юу ийсэн? Баяуулах аймаг шүү. За эмчилгээндээ орлоо. За баярлаагаа. За түргийн эдгээрээ. За. Хоёр эмзэгт байгаа үстэй. Түргийн эдгээрээ гэж аахгүй юу? Хурдан эмнэлгээсээ гараарай гэж аахгүй юу? За, эрүүлэхийг хүсье. Зя. Ерөнхийдөө дандаа хүүхдүүд байдаг юм байна. Тэгээд надад бол ингээд амархан дуу байх шиг байна. Ягаад тэгэхээр нөгөө аялын бичлэг дээр чинь байнгын ингээд сцен за энд ингээд аваад ийм үг хэлчихгээд бодох зүйл хэлэх юмнуудаа ингээд гой акшныг нь олж харах хэрэгтэй байдаг. Гой тийм одоо тэр газар тийм зураг, тийм цагт зураг авал гоё гэдгийг харах хэрэгтэй байдаг. Энэ дээр болохоор ингээд хүүхдүүдтэй ингээд харилцаар нөөрнүүлээ танин мэдгүй асуулт асууж байгаа. Ерөнхийдөө ингээд суугаад бичдэг ямаа ингэж ярьдаг. Одоо жишээ нь хамгийн амархан хов баздаг ютуберүүд бол нэлээ миний чиглэлээс болвол харьцангуй амархан байдаг юм шиг санагдаад явчлаа шүү. Суугаад бас ингээд юм тайлбарлаад үзэл бодлоо хэлээд юм видео хийж үзье гэж бодолд хүрж байна. За дараагийн хүмүүс. Ээж стрим. Стрим биш шүү, стрим биш. Ээжтэй байгаа мó. Ээжтэйгэн. Ээж. Ээжтэй нэрээ. Ээж яриг нэ. Тэгээс би яашахгүй. Шууд жүжиглээ явчихдаг шүү дээ. Би нэг 3 асуулт асууж хүмүүст мөнгө өгч байгаа. 3 асуулт асуугаа зөв хариулах юм бол 5,000 төгрөг өгч над руу шилжүүлж байгаа байхгүй юу? За. Red flag гэж үгс үг вэ? Red flag. Улаан туг. За, тэгээд яг юу хэрэглэгддэг юу яа? Яг хэрэглэгддэг нь хүмүүсийн одоо ингээд нэг тийм одоо муу зуршил юм. Юу хийв идэрч одоо яг муу талууд юм. Bad habit юм уу? Үгүй одоо ингээд тийм нэг тийм токсик талууд нэг юм нэг тийм би яг тайлбарлах чадах болоо ш. Чөөр юм тайлбарлахтаа сайн уу? Би ер нь юм тайлбарлахтаа амар муу. Хамгийн сайн хичээлч юу вэ? Хамгийн сайн хичээл үү? Дайж бодоо тий. Юу вэ? Хамгийн сайн хичээл. Тэгэхээр чи бүгдэнд нь сайн эсвэл бүгдэнд нь муу болж таарлаа юу? Үгүй хятад хэл. За. Хятад хэлний сургууль байт юм уу те? Үгүй л те. Зүгээр дуртай юм байна те. За red flag гэдэг чинь ерөнхийдөө хосын харилцаанд гардаг. Тэгэл нэг гайгүй явж байгаа л эвгүүтэл нэг гачин зан үе гаргаад их хэлээ шүү дээ. Тийм. Одоо юу юм тий. Зөв. Чамд тооцлоо. За баярлаа. За. Хоёрдугаар асуулт нь одоо ингээд ерөнхийдөө баг гайг болж байгаа заяа. POV гэж үгс үг вэ? POV тий. Тэ нэг сэдв гэх юм уу? Сэдв, гол сэдв. Одоо ингээд юуны тухай үгний товчлон шүү заяа. Чи тэрийг англиар хэлж. Үгүй. Үгүй гэсэн үү? Үгүй би дүү гарчаад тэрийг харуулсан бороо нэг тийм. Чи дүүгээ харж байгаа маа. Үгүй манай том дүү. POV. Тэр чинь нөгөө нэг надад ч мэдэхгүй байна гэж. Энэ POV гэж уншсараа. Point of view гэсэн үг шүү. Наамч нэрэд тийм штэ. Чи энэ дээр хариулсан бол дараах бүр амархан байсан ш. Сонсохоо. За. DM гэж үгс үг байсан шүү дээ. DM бичээрэй гэдэг шүү. Тийм чат шүү. Тэгээ англиар юу юм? Instagram-ийн чат шүү дээ. Англиараа юу юм? Англиараа diet message. Diet чи хоолны дэглэм биз дээ. Direct message. Шууд чатлах. Direct message байна.
Зөө. Хоёр дахь дуртай хичээл чи юу юм? Хятад хэлнээс өөр. Би тэрнтэй чи холбоотой шууд асуулт зохиогоод асуух уу? За үз. Дуртай хичээл үү? Юу н хичээлээ За, дургуун мó? Гэхдээ би ямар хичээл ордгоо гол нь мартцсан. Юу вэ? Чи одоо Эрүүл мэнд. сурдаггүй мó? Эрүүл мэнд за. За тэгвэл одоо гой асуулт заяа. Чиний хажууд байгаа хүн чинь одоо гараа түлчих юм бол чи ямар анхны тусламж хийх вэ? Ямар анхны тусламж хийх вэ? Үзүүлэх вэ тэр хүнд? Хүүтэн усанд бараад саунд гэж юм биш. Саунд болохгүй шүү дээ. Саунд бид саунд хүрчихсэн шүү дээ. Саунд ч болохгүй байхгүй. Шархын улам эдгэрэлтэнд нь юу болгоод өгчдөг. Барцалдуулаад сорилтоо эдгэждэг. Хайж юу? Нэг сорив байна те. Тэгээ энэ миний төлсөн сорив шүү дээ. Тэгээ чи саунд өрхөд юм болгосон юм уу? Тий. Гэхдээ нэг юу вэ? Төлөвлөлтөй чинь 1-4 төр зэрэгтэй ангилдаг байхгүй юу? Тэгээд 1 2 дугаар энгийн төлөвлөлтийн юу нь болохоор юу ч дүрхэхгүй байсан өөрөө зүгээр болчдөг. Тий нөгөө зүгээр хэл дулаагаад юу ячдаг. Дараагийнх нь болохоор жоохон цэврүүтээд юу ячдаг. Дараагийнх нь бүр амар болоод цэврүүтээд юу ячдаг. Тэгээд саунд өрхөж болохгүй. Тэгээд тийм зарим ус сахар давс маус хийдэг. Тэр нь бас болохгүй байдаг байхгүй юу? Ямар ч хүүтэн усанд дүүдэг. Хүүтэн ус ч юм бол зөв. Хүүтэн ус тэгээд дараа нь ариутгаад боох хэрэгтэй байдیں۔ Надад ариутгах нь эдийн засгийн сонсож байгаа юм. Ямар ч хүүтэн усны гэдэг нь бол ээжээс өвлөгдөн авсан. Юу ч чи одоо 10 жил үү те? Ааха. Юу ирээдүйд мэрэгжил нь юу юм? Ирээдүйд мэрэгжил үү? Гадаад харилцаагаар явна гэж бодоод байгаа ш. Нийгмээрээ. Хаан сурах юм? Солонгос руу явах гээл гүрээд юм. Солонгосч одоо 60,000 монголчууд шүү дээ. Би Японд байдаг байхгүй юу? Гэхдээ одоо Монголоос бийж байна. Солонгос хэл тэгээд солонгос явах гэж хятад хэл сураад байгаа юм уу? Гүйлтэй би хятад хэлийг уг нь багасаа сурсан. Тэгээд яг том болоод гэсэн чинь мэддэг хэлээрээ лааштай. Тэгэл одоо солонгос хэл сураад байна. Уул нь хятадын юмнууд ч амархан байдаг те. Тэтгэлэг юмнууд. Хятад хэл бол амархан бол биш. Үгүй хятадд сурахын солонгосоос сурахаас илүү нөгөө юутай цар юу боломж ихтэй байдаг шүү дээ тий. Тэтгэлэг илүү сургуулийн одолт. Засгийн газар тэтгэлэг энэ нь хятадын хамаагүй зөөлөн байдаг үстэй. Зөөлөн бол биш. Заавал эцэг тэдийн тэдээс дэш оноотой байх хэрэгтэй. Оноогүй бол заавал ганц эцэг гэж биш айлцдаг. Байхгүй яажгаад хаа. Чи хэдэн дүүг харж байгаа? 3 дүү. За. Чи дүүг надад дансаа өгч. За. Би жаг юу гэж хариулсан таацч да. Айбан хэрэгтэй үү? Ямар банк юм? Хас банк. Тэгвэл хэрэгтэй. Хүмүүс хаан банк хэрэглэхэ болчихсон юм уу? Уул нь бүгд бараг нэг 100-ны 80% хаан банктэй дүүстэй. Яг нөгөө чухал үед гацчихдээ мэлэн шүү дээ. Харин нэг цагаан сар магаасар хэцүү үед гацчдаг те. Тий, наач нэгэд анх зэ төрөмөх гэж гарч ирсэн. Тааж байгаа. Чи дансаа хэлээгүй шүү дээ. Би мессежээр за 8 чи явуулсан байгаа юм байна шүү дээ те. Окей. Тий. Энэ миний YouTube channel шүү. За чи дагаарай. За. Стрим байсан мэн те. Стрим бишээ. Зүгээр би шаад нөгөө чаленж хийж байгаа. Тэгээд аялын влог гэдэг. Ерөөдөө 35-аас дээшнээ үзтiim үү? Хүүхдүүд бол үзэж. Энэ миний хэсэг дээрээс байна гацсан даа. We will be for you sleep. Чи юу н ажил хийж үзчихсэн үү? Үзчихсэн. Ямар ажил хийжсэн? Модель. Модель оо. Аха. Тэгвэл гой биетэй байх нэ. Дээрээс нь өндөр. Өндөр ч ээ. 75. Надаас намхан юм байна. Гэтэ модель донд амханд орно уу? Гэтэ эмхтэй байх гайг болгох тий. Тийм хуваараа нөгөө нэг юу ячдаг байхгүй юу? Хуваараа яг энэ тэнд газар гэрээт модель хийжтэй юм уу тий? Тийм гэрээт модель бол биш. Тэгээ яг хоо агентлуудаас урилга бол авч ирсэн. Тэгвэл фрилансер юм ба шүү тий. Яг өөрөө л тэгээд тиймэрхүү ганцар гарч тэгээ хүмүүс ч одоо сүүлээ наваа таньдаг болол надад холбогдоод
Тийм үү? Чи тэгвэл надаас олны танил хүн биш. Нэг олны танил мэнлүүд биш. За. Instagram дээр 800хан followers те. Миний YouTube бас тийм их бишээ. Нэг 2700 байгаа. Яа тэгэхээр сав юм шүү дээ. Үгүй ээ. За билгэлээ. За баярлаа. За шүү. Баярлаа. За дүүнрээс хараарай. Жоолоо хийсэн юм уу? Хийсэн. За бай. За бай. Дуулах. Дуулт юм уу чи? Дуулъя. За ямар дуулт вэ? За таны үед зориулаад би хурдын эх орыг авчдаг юм уу? Чи намайг хэцтэй гэж бодож байна. За 28 гарантай л байгаа. Чи юу шууд дуулах гэж байгаа мó? Хөгжимтэй юм уу байгаа мó? Юу компьютер дээр хөгжимтэй. Тэрэн дээр шууд ай тавьж байгаа шууд дуулах юм уу? Тий. За тэгвэл тэгээ. Хурдын их орон чинь бүр аль эртний дуу үсттэй. Гойж хэлдэг хаа. Чиний өөрөө ч сонсдог дуу юм шүү зүгээр. Окей. За. За гой дуулмаа. Saging motor, hurrabi igel torukte. Oh, sorg mattan borte tsumin. Ortingo, utagin tosta, ekonomi. Andoni, usetting dusnagat. Andoni, tuterpegis. Сая жоохон өнгө алдчаа тэгээд шууд skip хийчлээ тий. Гой дуулсан бол угаа мөнгө өгч байгаа. Дууга дуусгаад миний сэтгэлийг асуусан бол За. За одоо нэг хүн тэ яриад тэгээд юугаа бичлэгээ дуусгая гэж бодож байна. Тэгэхгүй бол өнөөдөртөө би багтаагаад энэ бичлэгээ edit хийгээд тэгээд YouTube дээр одоо thumbnail гарч ийн өгөөд оруулахаар байгаа учраас. За сайн уу? Микээ солиорой хахаад. Чи үзтээ мө? Аль бичлэгийг үзтээ? Үзсэ. Баян бүгдийг үзтээ шүү дээ. Микээ солилцсон байгаа. Энэ. Яасан бэ? Хүмүүс гайхаарай. Дуун тадмангийн хүмүүс сайн гайхаж аваарай. За. Сая өнөөдөр хэлсэн юм уу? Үгүй 2 хоног. Наач одоо хэд хоног иймээрээ байх вэ? Бүтэн сар. Тэгвэл чанартай юм биш үү те? Дараа. 150,000-аар бүтэн сар гэхээр чинь дажгүй юм шүү те. Одоо энэ босхон заяа энэ дийцгийн гоё юм. Яа. За. Би нэг 3 асуулт асуугаад 5,000 өгч байгаа. Чи хариулах. 3 асуулт асуугаад 5,000 төгрөг асуулт нь хийж өгч байгаа. За, ямар асуулт юм? Чи хотод амьдардаг уу, хөдөө амьдардаг уу? За, хотод энэ одоохондоо. Тэгтээ хөдөө гэсэн үг үү? Yes. Надад ийм сонголт байна. Нэг бол сэдв сууж заяа. Нэг тийм OMG гэдэг oh my god гэдэг шиг тийм үгийн довчлол асууна. Эсвэл зүгээр тийм танин мэдхгүй газар зүй холбоотой асуултсан. Чи алийг сонгох юм? За, үгийн товчлол асууя үзэх үү, ордож үзэх үү? За, red flag гэж үгс үг вэ? Дулаан туг уу? Ямар үед хэрэглэгддэг вэ? За, наахад чинь ер нь бол одоо муу хүнийг хийж товчилж хийдэг гэдэг. Чамд тийм тохиолдол байгаа юу? Энэ амар red flag болсон залуу шүү. Бага тийм нэг залуу байгаа заяа. За. Амар олон хүн загдаг юм нэ. Бүгдэнд нь яг ижилгүй хэлдэг. Хайртай дуртай чамаас нь өөр хүн байхгүй. Oh my god, ирчил red flag мөн мэдээ. Мөн байдгаа. Chatbot байсан юм шүү зүгээр. Нэг өрөөгаа ингээд текст чи тэрийг ингээд forward Yes.
Чи бол амар том red flag шүү дээ. За окей. За юу н хоёр дахь асуулт нь POV гэдэг хүмүүс нэг Instagram дээр бичээд байдаг шүү дээ. Тэгвэл POV гэж ямар үгний давчлалтай? P Чи хайгаад байгаа юм уу? Go би яа цайти. POV. P Ямар POV. POV мо. За, юугаар чатаар нь явуулчлаа. Омегийн чатаар нь. Энэ 3 үгний давчлал байхгүй. Instagram дээр ингэж биччихэл ард нь ингээд нэг сүртэй үг бичээд идэг штэ. Наа чи нөгөө юу гэжтэй. За би Юу амар ашигладаг үг. Амар их ашигладаг. Тий. Энэ бол манайхан амар ашигладаг заяа. Тоо гэж чинь одоо чуулгад үзүүл заяа. 3. 1. Та хаадаг юм уу? Цаг тууслаа. Би чааг бас өөр нөгөө хажуугаар нь хайжиж магадгүй гэж бодоод шууд хэлэхгүй болохоор чинь тооцсон. Яаж хайх юм? Одоо миний бодлоор надад чи үзэж бод миний өнцгөөс гэж дуудахтай үг мөн бидээ. Мөн. Тий. Хажуугаар нь бас өөр юугаар хайх боломжтой үстэй. Омэ дээр ингэсэн юм нэ. Өөр скрин ээж хагаад. Болд юм уу? Мэдгүй би компьютероор агуулж орж шít. Мэдгүй тий. Гэхдээ юу штэ point of view гэсэн үг байхгүй юу? Аха. Тэгэхээр одоо P point of view бодол гэсэн үг мөн баха. Мөө юу? Энэ хэрэг батгастай. За, тооцлоо. Яа, тийм дээ. За, 3 дугаар асуулт нь. За. DM гэж юу гэсэн үг вэ? Ичтэй агаа. DM. Зүгээр одоо D эсэг M эсэг. DM. DM. ID-ийн цаатыг DM гэж товчилж хэлдэг шүү дээ. Зөв. Гэхдээ энэ хоёр үгийнхэн давчлалыг гэдэг шүү. Яна, бэтэр. 2. 3. Энэ хамгийн амархан нь болохоор 5. Бэтэр фага бодиттой. Бэст. Direct message. Шууд бичгийг хэлж байгаа байхгүй. Одоо DM бичээрэй гэх юм бол direct message чинь шууд гэсэн утгатай үг шүү дээ. За. Яна. Надаас суух асуулт байна уу? Асуултаа. Нэг асуулт суугаад би хариулж чадахгүй бол чамд 3000 өгье. Тийм үү? Та уус хариулж чадахгүй. Чадах байхаа юу гэсэн үг вэ? Надад энэ захирын нөхцөл юм бат тийм адгүй. За баярлалаа. За баяртай амжилт хүсье. За бай. За ингээд өнөөдрийн Омэ ТV өндөрлөлөө. За ингээд өнөөдрийн day 4 дахь бичлэг энэ хүрээд амжилттайгаар өндөрлөлөө. Яг гоо компьютер маань бас ингээд тусдаа камергүй болохоор дүрслэл жоохон тиймхэн байсан бол уучлаарай. Дараагийн удаа бас анхаарнаа. Ингээд day 5-аар юу байх болоо.